Мэдээж бусдын адил Монгол улсаа чинээлэг сайхан улс болохын бодож мөрөөдөж явдаг. Би багаас Австралид их олон жил амьдарсан. Харин сүүлийн хэдэн жилүүдэд Монголд зөндөө их бүтээн байгуулалт, шинжилэлт ингээ буцалж байна. Тэгтэн би өөр яхаа аргагүй ингээ Монголдо ирээд Монголдо ажилламаар санагдсан учраас ингээд одоо ингээ Монголд ирсэн ингээ ажиллаж байна. Оюутлогоо компани бол энэ хөгжилд өөрийнхөө хувь нэмрийг оруулахаар зүтгэж яваа. Мянган хүмүүс компаниудыг зөвхөн нэг хэсэг нь манай компанид тойроод маш олон хүмүүс шүүмжлэлтэй ханддаг. Энийг би юу гэж ойлгодог вэ гэхээр бид нар бол юм хийж байгаа юм байна. Энэ шүүмжлэлтэй саналын зөрүүтэй асуудлууд нь бол харилцан ойлголцоод шийдэгдэж болох юм байна гэж боддог. Харин би анх удаа уур хадаар анх очоод тэр том бүтээн байгуулалтыг анхаарад ямар их хөрөнгө оруулалт орсон бэ гэдгийг тэгэхэд л анх мэдэрсэн. Ийм богино хугацаанд ийм том бүтээн байгуулалтыг амжилттай хийхэд оролцсон бүх хүмүүсүүдийг хараад өөрөө ирэхгүй барах сэтгэл төрсөн. Манай компани барьж байгаа гол бодлого шалгуур нь юу вэ гэхээр хүнд бэлэн загас өгснөөс хэрхэн загас барихыг нь зааж өгөхөөл энэ хүн цаашдаа зөвхөн нэг хоног биш доктортойгоор ингээд амьдрал аваад явах боломж бүрднэ гэсэн үг.